Ховд аймгийн Дууд сумын Хөх бэлчээр багийн малчин Даваа хүүхийн Батбаяр нь 23 жил мал маллаж байгаа залуу малчтын нэг. Тэрээр мал маллах хугацаанд төлөө бүрэн бойжуулж, жишгт тэнцэн нутгийн шилмэлгээ илтүүлэгчээр Баян үлгийн ноолуурын чиглэлийн хар ухаан Алтаан чиглэлийн илүү нугламтай хуц Говьалтай аймгаас азраг авч сүрэгтээ сайжруулагчаар ашигласнаар малын ашиг шим чанар нь жилээс жилдэд дээшилж байна. Батбаярын өвөөс самд нь бүгд баримтах Монгол ард улсын сайн малчин. Харин аав Даваа хүн Монгол улсын авраг малчин гээд үе дамжсан авраг малчтын удмын хэлхээ үргэлжилж байна. Батбаярын хөдөлмөрийг үнэлж 2016 онд сумын алдарт уяач, 2022 онд сумын сайн малчнаар шалгаруулан шагнаж байсан бол 2024 оныхоо ажил хөдөлмөрөөр Дууд сумынхаа малчин түмнийг хошуучлан манлайлж тус сумаас түрүүн гарч буй аймгийн авраг 4 малчтын нэг болон шагналаа гардан авлаа. Ирхэм хүндэт Даваа хүүгийн Батбаяр эхнэр 5 цэргийн Арлан гоо танаа мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж Эрдэнэ цэргөө сүм үржүүлэх малын ашиг чанарыг нэмэгдүүлэхэд амжилт гаргасан тул аймгийн авраг малчин өргөмжлөөр шалгуулж өргөмжил дурсгалын дээл хадгалуулва. Малчин түмний заяа тэгш дүүрэн байж мал сүргийн буян хишиг аривжих болтугай. Аймгийн засаг дарга амар санаа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ирэх баяр гэсэн байна. Өмжлөгийг даргаалъя. Өмжлөгийг хийж залуу олж үдээ цааш нь одоо өвлүүлж за түүний өшгтэй толгой одоо дийтэй цаашдаа улсын авраг малчин болоорой гэж. Ингээд тэмдэгний үнэлэхийг та бүхэнд уншуулъя. Даваа хүүхдээ Батбаяр танаа мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасныг үнэлж Ховд аймгийн засаг даргын 25 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 72 дугаар захирамжаар аймгийн авраг малчин одоо үнэлэх боловаа. За Ховд аймгийн засаг дарга амар санаа гэсэн байна. За ингээд ангрын нэмдэг. За тийм хандаас авраг малчны нэмдэг гэж өглөөш. Баяр хүргэе юу хэлсэн. За юу гэсэн. Манайх дөрвөн төрөл дээр 1000 гаруй мал тоолуулсан. Өндөр уулын бэлд байдаг учраас тэвэ нутагт бас зогцдгүй. 3 үеийн малч удамтай хүн тэгээд эцгийн дагаад энэ мал багаасаа мал дээр гарсан. Одоо анижлаа аваад 10 жил болж байна. 10 жил болоод аймгийн авраг гэсэн нэрхэм зол авч байгаа маш их баяртай байна. 3 үеийн дэм малч удамтай. Манай өвөө болохоор 1956 онд Монгол улсын хамгийн сайн малчин гэдэг эрхэм зол хүртэж байсан. Манай аав 2022 онд Монгол улсын авраг малчин гэдэг. Одоо би 25 онд аймгийн авраг малчин болж байгаа маш их баяртай байна. Ер нь бол малыг бол барь чанартай байхгүй бол зуд зурхан маань нутагт бол олон жил бас ингээл 2-3 жил үргэлжлэж өвснөгөө гарахгүй бас ийм зуд зурхан болж байгаа. Мал бол аль болох гандуу байгаа. Аль болох малын чанар анхаарч байгаа. Тэгээд өнөө жил бол манайх бас малаа хийлтүүлэнд оруулаагүй бас нэг жил өнжүүл төрсөн мал бас хөрслөг бас авах үржилч юм нь бол арай илүү байдаг. Тийм учраас өнөө жил манайх малаа хийлтүүлэнд оруулаагүй гэдэг. Нэг жил өнжиж малаа хийлтүүлэнд оруулаад малыг жоохон чанаржуулах талд анхаарч байгаа. Манайх одоо 2016 онд гэрүүл болсон. 3 хүүхэдтэй. Тэгээд одоо ийм сайхан малч удамтай аав ээжийнхаа залгамж халаавуулаа явж байгаадаа маш их баяртай байна. Аймгийн авраг малчин болсон Батбаяр нь малчнаар ажилласан 23 жилийн хугацаанд улс аймгийн тэргүүний малчтын арга туршлагаас байнга суралцаж тэдний мал маллах арга ухааныг эзэмшиж мал сүргээ нутаг бэлчээр цаг агаар улирлын байдлаар гойд тохируулж малладаг учраас бүх малдаа дунджаас дэш тарга хүч авахгүйж онд бүрэн оруулж эрсдэс уур амьсгалтай өв сурмалт ачиртай өндөр уулийн бүсэд мал сүргээ өсгөн үржүүлж байгаа шилдэг тэргүүний малчтын нэг юм аа.